Сайн байцгаана уу? Би доктор Чингүн байна. Та бүхэндээ арьс гоо засгийн зөвлөгөөг сурлаад хүргэж байна. Бэмд урчин Чингүн Польш улсын Братислав хотын ангаах ухааны сургуулийг 2006-аас 2012 онд ерөнхий их хэмжээр бакалавр магистр зэрэгтэйгээр төгсжээ. 2014 онд Польшийн Зеленый город хотын их хэмжээр, 2016 онд Гэмтэл согог үндэсний төвийн их хэмжээр, 2016 оноос доктор Чингүнс клиникийн ерөнхий хэмжээр ажиллаж байна. ХИФУ буюу хит авиг ашигладаг аппаратын төрөл дотор бол дэлхийд дээр бол хамгийн шилдэг 3 тонн орнд ямарч байна. Нэг төрхн, хоёр төрхн бол тийм асуудал байна. Сайн байцгаана уу? Би доктор Чингүн байна. Энэ удаагийн дугаартаа жүжигчин долларыг хүрсэн байна. За, Чингүн эмчтэйгээ өнөөдөр уулзах завшаа олцсонд маш их баяртай. За, миний насны эмэгтэйд арьс сулрах, магадгүй нөхцөлд үүсэх, хуурайших гэдэг шинж тэмдгүүд ер нь түлхүү илэрч эхэлдэг болов уу гэж би бодож байна. Тэгэхээр магадгүй урьдчилан сэргийлээд одоо дөнгөж эхэлж байгаа энэ үед нь ямар арга хэмжээ авах хэрэгтэй юм бол арьсаа яаж чангалах вэ? 25 наснаас хойш ерөнхийдөө хүний арьс ерөнхийдөө хөвших тал руугаа явж эхэлж байгаа тийм 25 нас хүртэл дандаа хүн ингээд бүх эрхэнтэй адилхан бүх эртэн хөгжиж байгаа. Арьсан дээр буюу одоо гадна талдаа гэх юм бол 30 наснаас ер нь анхаарал тавих хэрэгтэй. Хамгийн сүүлийн үеийн одоо техник технологиор одоо гоо сайхан ашиглаж байгаа аппаратууд бол ХИФУ төрлийн аппарат дандаа хит авиг ашигладаг аппарат тийм. Тэгэхээр хүний бид ямар ч хорохгүй хит авиг гэдэг нь ерөнхийдөө одоо ангаах зүгээр нь хэрэглэж байгаа эхо аппарат биш үү? Яг тэрний технологи ашиглаж байгаа техникийн тэр юм жоохон өөрчлөлт энерги нэрээ өөр гаргаж аваад өөрөөр эхэлж байгаа гэж бодож байна. Тиймэрхүү төрлийн аппаратууд бол арьсан дор дулаан усгах гэсэн үг. Дулаан усгоод дулаанаар нь тодорхой хэмжээний ер нь эсвэл гэмтэж ингэж ойлгож болно. Гэмтэйгээд гэмсээсэн дээр дандаа шинээс үүсдэг байна. Нөхөн төлж гэсэн. Энэ аппаратынхаа талаар та надад дэлгэрэнгүй ярьж өгөөч. Тэр ямар хугацаанд орж иж үр дүн гарах вэ? Яг иймэрхүү төрлийн аппарат гэх юм бол Монголд хүмүүс илүү түгээл мэддэг нэр нь бол Ультера юу нэ зарим нь Алтера гэж дуудаж байгаа. Тийм нэрээр илүү танигдсан байгаа. Энэ аппаратын нэр нь бол Ultraformer 3 гэдэг тийм хамгийн сүүлийн генерац. Ультера аппаратыг бодвол илүү хүчтэй илүү тавтамж нь одоо явж байгаа импульсэнд херц тэр нь илүү ойрхон. Яг л энэ чинь Ультера аппарат бол анхны аппарат байхсан. Тэрнээс хойш ерөнхийдөө нэг хөгжөг байхгүй зогссон байхгүй хөгжлөн. Тэгээд энэ аппарат болохоор ингээл олон шатаар хөгжлөөл нийтдээ дэлхийд дээр 3500 хэмжээнийг ашигладаг дэлхийд дээр. Монголд бол ганцхан манайд л байгаа тийм. Олон төрлийн хошууд байхгүй. Тэг ямар хошуу, ямар хүчээр ашиглахаас шалтгаалж өөр үр дүн төрнө. Одоо 4.5 мм-с гүнзгий орох юм бол өөхөн давхруу дээр ажиллана гэсэн үг. Тэгэхээр өөхийг хайлуулна гэсэн үг. 4.5-аас дээш 3.0, 1.5, 2.0 орох юм бол ерөнхийдөө арьсны яг доор арьсанд үйлчлэх. Тэгэхээр арьсын илүү чангална гэсэн үг байхгүй. Тэгээ аппарат норхон дунд арьсаа бэлдэнэ. Бас бэлдэнэ. Яг бол хит авиач өөрөө чиглэг орчинд нэвч турдаг байхгүй. Хуурай арьстай хүн ирээд хийхэд бол ямар ч нөлөө үзүүлэхгүй. Бараг л үзүүлэхгүй. Өөр газрууд ингээд хүмүүс сонсоод ирж байгаа түлхсэн хүмүүс одоо ирж эхэлж байна. Хоёр дандаа нүүр нь хуурай юм бахт нь хийцээ. Тэгээ үр дүн байхгүй. Тэгээ нийтэд нэр хүндийн жоохон унгаацсан бас тэгээ нэмэрхүү төрлийн аппарат. Тэгэхэд бол ингээд дэлхийд даяар бол энэ чинь ерөөсөө шилдэг арга болсон тийм мис хөрөхгүй урсан цэргэлэх мисийн бус аргаар өөрийн гэсэн бүр анагаахын он шавцсан шүү дээ. Мисийн бус аргаар арьс хөрөх гээд ХИФУ технологи гэдэг бүр юм он шавцсан байхгүй. Тэгээ энэ нэршлэлтээр энэ хөшлөгээ явуулдаг гэсэн хэмжлэгээ явуулдаг гэсэн. Мис хөрөхгүйгээр арьсаа өргөх боломжтой юм, чангалах боломжтой юм байна. Энэ аппаратанд нэг л удаа орох хэрэгтэй юм байна. Нэг удаа ороод үр дүнд хүрэхин тулд арьсаа чиглэл болгох хэрэгтэй. Хамгийн гол нь бэлдэх хэрэгтэй. Тэгээд хийсэн дараа нэг 5 хоногийн дэглэм барьдээ. Хам тэ нарнаас хамгаална. Хэд халуун газар байж болохгүй тий арьс айлгахгүй чиглэг байлгана өрөвслийн эсрэг юм ууж болохгүй гэх мэт нэг тийм хідэн дэглэмүүд байгаа. Тэрийг сайхан хангацсан байх тул ерөөхдөө тэгээд болно. За ингээд Чингүн эмчтэй бүсгүүчүүд биднэрт ингэж цувралаар юм сайхан зөвлөгөө мэдээлэл өгч байгаад нийт бүсгүүчүүдийнхээ зүгээс маш их баярлалаа. Тэг өнөөдөр би ч гэсэн маш их олон сайхан мэдээллүүдийг олж авлаа. Намайг урьсанд маш их баярлалаа. За баярлалаа. Танаас аялагч өндөр ажил хүсье. За баярлалаа.